Улсын их хурлын дэд дарга Батхуугийн Өвөрхангай аймаг Сумдар хийсэн айлчлалтай холбогдуулан иргэдээс ирсэн саналыг багцлж үзэхэд нийлээд хувь нь ажлын бариг шинээр бий болгох асуудалд анхаарал хандуулж залуусын хөдөлмөр эрхлэлт, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих ажилтай болох хүсэлт байсан юм. Өнөөдөр Өвөрхангай аймгийн төв болон Сумдаас ирсэн залуус нийслэл хотод сурч байгаа оюутнуудын төлөөллийг Улсын их хурлын дэд дарга Батхуу төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Өнөөдөр манай улсын нийт хүн амын 40 гаруй хувь нь малчид гэсэн тоо баримт байдаг. Иймээс малчдынхаа өрхийн амжиргааг дэвшлүүлэхийн тулд олон зүйл хийх хэрэгтэй байна. Малаас гарах ашиг орлогыг хэрхэн нэмэгдүүлэх вэ? Малчид зээл авах боломж хэр байна вэ? Ямар замаар өөрөх бүрийн амжиргааны төвшинг нэмэгдүүлж болох талаар болон Өвөрхангай хөгжил залуусын оруулах хувь нэмэр орон нутагт тулгамдж байгаа анхаарал татсан ямар асуудлууд байгаа талаар санал бодлоо солилцлоо. Ер нь бол олон төрлийн олон янзын асуудал тавьсан. Түүний дотроос нэг асуудал бол одоо Улаанбаатар хотод байгаа хүүхдүүдийг тийм түүнийг ажил төрөлтэй болгоход тусалтай дэмжлэг үзүүлээч гэсэн ийм асуудлууд тавьсан. Эцэг эхчүүд чинь юу арга гэрийнхэн чинь ах トゥ нас ч уулзч юм өсөлтөд тавьсан байна. Тэгээд өнөөдөр уулзж байгаа бидний уулзалтын гол зорилго бол нэгдүгээр танилцсан. Ингэж ойрхон бид нар уулзч үзэх байх тийм ээ. Хоёрдугаар бас та бүхний санал бодлыг сонсъё. Санал бодлыг сонсохдоо зөвхөн ажил төрөлд орох асуудлаар биш. Сумар нутгаа хөгжүүлэхэд ер нь ямар бодол санал байдгийг тодорхой саналууд байвал сонсъё. Мэдээж тэр хүрээ ямар мэргэжилтэй, ямар одоо боловсролтой, ямар ажил хийхийг хүсэж байгаа тийм ээ, энэ бүгдийг сонсъё гэсэн. Энэ бодолтой уулзж байгаа. Цаашдаа мэдээж ирэх бас уулзаад хоорондоо харилцаа холбоотой зүгээр санал бодлоо солилцдог хамт ажилладаг байх хийг бол одоо үүсэхгүй. Бол анх ахуйн дэд сургууль дээр манай нэг клуб байгаа. Ахуйн дэд сургуульд сурч байгаа Өвөрхангай залуучууд одоо бараг 40 гаруй 50 залуучууд байна. Тэр залуучууд клуб байгуулсан. Бид нар байнга уулзч учирдаг. Өвөрхангай аймагт тодорхой ажлуудыг зохион байгуулдаг. Тэнд сурч байгаа залуучуудаа сургууль төгсөхөд нь Өвөрхангай аймагт ажлын байраар хангасан. Орон нутагт яаж одооноос шийдэж байгаа. Яг л нэгдэлт нь орон нутагт аймагт суманд багт өрхийн эмч тийм ээ одоо нарийн мэргэжлийн эмчнэр дутагдaltaй байдаг. Улаанбаатар хотод тэр чиглэлээр сурч байгаа хүүхдүүдийн тоон баг хэрэгцээнээс илүү мөртлөө тэдгээр нь ажилгүй Улаанбаатарт байна. Сургуулаа төгсчөөр. Тэгэхээр оюутан байх үеэс эхлээд холбож өгнө. Чи төгсөөд энэ суманд ийм ажил эхэлж хийнэ. Чи ийм чиглэлээр ийм юм шинэ. Тийм учраас ийм бэлтгэлтэй байх хэрэгтэй, ийм мэдээлэлтэй байх хэрэгтэй, ийм зүйлийг хийж чаддаг байх хэрэгтэй, ийм онцлогооны техник аппаратыг ажилуулж чаддаг байх хэрэгтэй гэдэг юм ихнээс нь зүйлж байгаа. Тэгээд тодорхой хугацаагаар гэрээ байгуулж ажиллана. 5 ам бүлтэй сарлын 10 үнэтэй айлын орлогыг тооцож үзэхэд 2 идэж хоосон хонохгүй ямар ч илүү өртөг байхгүй гарч байсан. Сүүгээ боловсруулад өрөм тараг ааруул тос нь өөрсдийнх нь хэрэгцээнээс нэг их илүү гарч зарж худалдаад авах хэмжээнд хүрдэггүй. Яг үнэндээ цаг агаар байгалийн хүчин зүйлээс малчдын маань амьдрал дэндүү их хамааралтай байна. Тиймээс өнөөдөр хөдөлмөрөө хоших, хамтран баялагийг бий болгох, хүнд зүгээр мөнгө өгөх биш, өөртөө мөнгө үлдэрдэг болохын тулд юг санд сэтэж болох вэ гэд залуусын маань өмнө хийх зүйл их байна хэмээн Улсын их хурлын дэд дарга Батхуу хэлсэн юм. Улс их орныхоо ирээдүйн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулъя, ажил хөдөлмөр эрхэлж амьдралаа дэвшлүүлэхийг гэсэн хүсэлтэй залуус төрийн 9 хөл цагаан туганд хүндэтгэл үзүүлж Улсын их хурлын дэд даргын өөрөө эмгтгсэн 20 гаруй загвар төслийг багтаасан жижиг дунд үйлдвэр хэмээх гарын авлага мөн иргэдэд нэн шаардлагатай 2008-аас 9 онд Улсын их хурлаас баталсан хууль тогтоол засгийн газрын тогтоолыг багтаасан сонгогч таны эрх зүйн мэдлэгт хуулийн эмгтэглийг гардан авлаа.